хамтдаа галт тэргээ уралцахыг хүүхдүүд ээ. За галт тэргээ төрж тоглоно гэх юм бол бид нар тийм нойлын утас яах нь скотч хэрэгтэй. За нойлын утасны оронд ноос утас бас байж болдог тийм ээ хүүхдүүд ээ. За энэ хоёр тэгээд цавуу, харандаа, шугам, хайч, цаас. За багш нь цаасаа тайлбарлая. За тэгэхээр ийм хоёр өнгөөр ингэж хийх учраас тийм ээ. Одоо багш нь бол нэг толгойтой, хоёр одоо богоонтой хий гэж бодож байна. Тэгэхээр та нар цаашаа өөрчлөлтөд хэдийг хийж болно гэсэн үг тийм ээ. За тэхийн тулд одоо яах вэ гэхээр нэг богоноо бид нар ийм хоёр өнгөөр алаглуулж хийх юм байгаа хүүхдүүдээ. Тэгэхээр нэг ийм богонд 6 шиг цаас хэрэгтэй. 6 цаасны яах вэ гэхээр 2 нь 15-ыг үржих нь 15. Бусд нь бол ийм яах вэ? 9-ыг үржих 9 гэсэн хэмжээтэй 4 цаас гэсэн үг тийм ээ. Үлдсэн 4 нь. За багш нь тайлбарлангаа хэлээд үгүй. За ийм өнгөтэй. За дараагийн өнгийн хослолоо багш нь яасан улаан ягаан хоёрыг авсан байх нь тий. 15-ыг үржих 15 хэмжээтэй нь 2, 9-ыг үржих 9 хэмжээтэй нь 4. За дараа нь би шар улбар шараар. За тэгэхээр шар улбар шараар яах вэ гэхээр багш нь толгоогоо хийх учраас толгой богоо маань юм гоё өнгөлөг учраас бидэрт энд 8 цаас хэрэгтэй. За тэгэхээр 8 цаасын маань 4 нь улаан, 4 нь ямар ах нь шар байх хэрэгтэй тий. За одоо би энэ дээр яах вэ гэхээр энэ 2 цаасаар томоор нь аваад үлдсэн энэ 6-гаа бид нар яг 3 9-ийг үржих нь 9 болох хэрэгтэй. Тэгэхээр багш нь энэ цаасан дээрээ танарт харуулад тайраад өгье. Тэгээ та нар маань дуурайгаад бусад хэмжээсүүд аваад хийгэр өгтөөдөө заа ёо. За ингээд 9 санж дээр ишээ тэмдэгт явах нь тий. За эндээсээ бас бид нар сантиметрээ аваад энэ 9 байна. За 9. За одоо тэгэхээр эндээсээ бас бид нар яах вэ? 9 тэмдэглэн штэ 9. За тэгээд одоо хооронд нь сайхан холбоод өгнө. За ингээд 9 санж. За ингээд 9 санж. За одоо энийг яах вэ гэхээр энэ бүх цаастайгаа нийлүүлж яагаад нэгтэл руугаа сайхан шахаад ингээ барингуудаа багш нь энэ дээр хамтдна одоо 6 цаасаа хамтдна. Зураасныхаа дагуулад хажилцгаар бид нар ч яах нь 9-ийг үржих 9 гэсэн юм жижиг амдруулжин цаас маань гараад ирлээ. За энийгээ бид нар дараа нь ашиглая шүү дээ тийм ээ. За одоо ингээд энэ цааснуудаа бүгдийг адилхан 9-ийг үржихээс болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо бид нар толгооныхоо цааснаас эхлээд хий. За тэгээд үлдсэний дараагийн угаараа багш нь харуулъя. За одоо тэгэхээр бидэрт улбар шар 2 том цаас 6 ширхэг улбар шар жижиг цаас бий боллоо тийм ээ. За цавуугаа хажуудаа авчаа. Одоо бидэрт хаач бол хэрэг болохгүй. Одоо зөвхөн цавуу хэрэг болно. За 15-ыг үржих 15 цаасаа эхэлж аваад бид нар яах вэ гэхээр голоор нуглана. За голоор нуглаад тэнцүүлж хагаад голоор нуглаад за ингэж нугалсныгаа дахиж нэг нуглаад тэгэхээр хэдэн тэнцүү болдог вүлээ? 4 тэнцүү дөрвөлж өсдөг шүү дээ тийм ээ. За тэр 4 тэнцүү дөрвөлжингээ яах вэ гэхээр 2-ыг ингэж гурвалжин болох нь өгтөө дээ. За энд бас яах вэ? Гурвалжин үсгэх гэнэ тий. За ингээд гурвалжин үсгээд тотгошин нуглаад за ингээд тотгошин нугалсан тийм үү? Тотгошин нугалсныгаа одоо гурвалжин талаар нь яах вэ? Битүү болгоод за ингэ. За одоо энийг мөн адил тэгж нуглана. За эхлээд яах вэ? Голоор нь тэнцүү нуглана тийм ээ. За тэнцүү нугалсныгаа буцаагаад яах вэ? Голоор нь нуглана. За тэгснийгээ хоёр үзүүрээ яах вэ? Гурвалжин үсгэн. За альчлын ч хоёроо хийж болно шүү дээ. Ягаад гэвэл цаас маань тэнцүү учраас тийм ээ. За ингээ гурвалжин үсгэсэнгээ буцаад дотгош нь яах вэ өгтөө эргүүлнэ тийм ээ. Дотгош нь эргүүлээд за ингэснийгээ голоор нь нуглана. За
За одоо яах вэ гэхээр энэ хоёроо хооронд нь хийнэ. За яаж хийх вэ? Ингээд хийн зөрүүлээ те. Ингээд дөрвөлжлээд тэгэнгүүтээ эргүүлээд нэгээ бас яах вэ? Энэ рүү хийчих. За тэгэхээр ийм хөөрхөн алаг юу үсэж байна? Дөрвөлж үсэж байгаа биз? За ингээд алаг дөрвөлж үснийгээ за энэ хоёрыг голыг олоод яг голыг олоод биелүүлээд энэ хоёр талдаа бас яах вэ? Дараад өг. За тэгэнгүүтээ дөрвөлжин болох чинь. За ингээд богоомаа нэг богооны маань бүхээг яах вэ? Бэлэн болчлаа гэсэн үг. За энэ журмаар бид нар энэ цаасуудаа бүгдийн жижиг томгүй яах нь нугалах нэ. За тэгэхээр нилээд хугацаа орох учраас багш нь үлдсэн, хурдлуулсан дугаар хийн шүүхтүүдээ заяа. Ижилхэн үйлдэлүүдийг дандаа хурцсаж байгаа шүү хөлтүүдээ. За энэ 3-ыг хийдэг шалтгаан нь болохоор толгоонд нь одоо яадаг үлээ машинчийн бүхээх хэрэгтэй учраас багш нь жижиг засаал 3-ыг нугалж байгаа. За одоо эндээсээ бид нар яах вэ гэдгээ багш нь заагаад өгье. За одоо энд яах вэ гэхээр бид нар цавууд нь. За цавуудаад энийг ингээд ёроолын цавуудаад за ёроолоо цавуудаад тэгээ хаана аах вэ гэхээр ингээд за энэ маань юу болох нь? Богооны маань толгой болно шүү дээ. За одоо энэ хэсгээ наагаад богоондоо яах вэ гэхээр мөн энэ хэсгээ цавуудаад энийхээ доор яах наагаад за ингээд богоон толгой маань бэлэн болчлоо хөлтүүдээ хардаа. За ингээд богооны толгой бэлэн болчлоо. Одоо яг энэ зарчмаар бид нар яах вэ? Бусад богооноо хийх нь шүү дээ. За ингээд энэ багшийн юм тавьсан учраас тэгэлдээд байна тийм ээ. Ингээд татад тоглох нь байна гэж.